Маркус 13 дугаар бүлэг. Тэгээд түүнийг сүмээс гарч явах зур шавнырийнх нь нэг тунд багшаа. Энд ямар чулуунууд бас ямар барилгууд байгааг хараач гэлээ. Тэгэхэд Есүс хариулж түнд: "Чи энэ агуу барилгуудыг харж байна уу? Нураагдахгүйгээр нэг чулуу нөгөө дээрээ өлтөхгүй гэв." Тэгээд сүмийн эсрэг талд байдаг чидүүний уулан дээр түүнийг сууж байх зур Петрос, Яаков, Йоаннес, Андреас нар түүнээс хөвчлэн бидэнд хэлээч. Энэ зүйлс хизээ болох вэ? Мөн энэ бүх зүйл биелэгдэх үеийн шинж тэмдэг нь юу байх вэ гэж асуулаа. Тэгэхэд Есүс тэдэнд хариулан хэлж эхлэн: "Хэн нэгэн та нарыг мэхэлчгүй тулд анхаарай. Учир нь олон хүн би Христ байна хэмээн миний нэрээр ирнэ. Тэгээд олон хүнийг мэхэлнэ. Мөн та нар дайнуудын талаар, бус дайнуудын талаарх цуу яриануудыг сонсох үедээ бүгд төвшөөгд. Учир нь ийм зүйлс болох ёстой. Харин төгсгөл нь хараахан болоогүй. Учир нь үндэстний дэргэд үндэстэн, бас хаанчлалын дэргэд хаанчлал усна. Мөн өөр газарт газар хөдлөлтүүд болно. Мөн өсгөлөнгүүд бас гай зовлонгууд болно. Эдгээр нь дуншилтуудын эхлэл юм. Харин өөрсдөндөө анхаар. Учир нь тэд та нарыг зөвлөлүүдэд тушаана. Тэгээд та нар синагогууд дотор зодуулна. Мөн та нар миний төлөө захирагчд болон хаадын өмнө тэдний эсрэг гэрчлэлийн төлөө аваачигд. Мөн сайн мэдээ эхлээд бүх үндэстний дунд тунхаглагдсан байх ёстой. Харин тэд та нарыг хөтөлж улмаар. Та нарыг тушаах үед юу ярих талаараа урдаас бүү бодолд авт. Бас урдаас бүү хэрэгцүүлээ. Харин яг тэр цагт та нарт өгөгдөх юу ч вэ? Тэр зүйлээр. Учир нь ярьж буун та нар бишээ. Харин ариун сүнс юм. Идүүгээ ах トゥ нах トゥ гээ. Эцэг нь хүүгээ өхөл рүү урам тушаана. Мөн хүүхдүүд нь эцэг хийхээ эсрэг босож улмаар тэднийг өхөлд хүргэнэ. Мөн та нар миний нэрийн төлөө бүхэнд үзэн ядагдана. Харин төгсгөл хүртэл төсвөрлөх хүн яг тэр хүн аврагдана. Харин та нар иш үзүүлэгч Даниэлээр хэлэгдсэн эзгүүрлийн чигшүүр нь байх ёсгүй газараа зогсож байгааг харах үед уншиж байгаа нь ойлгог. Тэр үед Юдаяад байгчид нь улс руу зүгтэг. Мөн байшингийн дээвэр дээр байгаа гэрлүүгээ бүүбөг. Бас гэрээсээ ямар нэг юм авахаар буургий. Мөн талбайд байгаанч хувцас авахаар бөөргиж уцаг. Харин тэр өдрүүдэд хэвлэдэ хүүхдтэй нь бас хөглөдөг нь гаслан таяа. Мөн зүгтэлтаа өвөл бүв байгаасаа гэж та наргав. Учир нь тэр өдрүүдэд шүтэний бүтээсэн бүтээлийн эхлэлээс өнөө хүртэл байгаагүй бас хизээж байхгүй тийм зовлон шаналл байх болно. Тэгээд тэр өдрүүдийг эзэн богиносохгүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байхсан. Харин тэр бээр өөрийнхөө сонгосон сонгогдчдын төлөө тэр өдрүүдийг богиносгосон. Мөн хэрв хэн нэгэн та нарт харахтун Христ энд байна, эсвэл харахтун тэр тэнд байна гэж хэлвэл түнд бүйтгий. Учир нь хуурамч Христүүд бас иш үзүүлэгчд босож улмаар боломжтой бол сонгогдогчдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд шинж тэмдгүүдийг бас гайхамшгүүдийг үзүүлэх болно. Харин та нар анхаар ажигтун. Би та нарт бүх зүйлийг урьдчилан хэллээ. Харин тэр өдрүүдэд тэрхүү зовлон зүдгүүрийн дараа нар харанхуудагдаж бас сар гэрлээ өгөхгүй болно. Мөн Тэнгэрийн одод унах бөгөөд Тэнгэрт байгаа хүч чадлууд сэгсэрэгдэх болно. Тэгээд тэр үед хүмүүс үйлсийн дунд агуу хүч чадал болон сүрж авахтайгаар ирж бүх хүмүүний хүүг харах болно. Мөн тэр үед тэр бээр Тэнгэр элчнэраа илгээж олмаар өөрийнхөө сонгогдогчдыг газар дэлхийн хамгийн захын хэсгээс Тэнгэрийн хамгийн захын хэсэг хүртэл 4 салхинаас цуглуулна. Идүүгээ инжир модны зүйрлэлийг суралцсан. Мөчрөн зөөлөн хിവэр байж улмаар навчс гаргах үед цунгой орхон байна гэдгийг та нар мэддэг. Үүнчлэн та нар эдгээр зүйл биелж байгааг харах үед энэ ойрхон бүр үүднүүд дээр байгааг мөн адил байдлаар мэдээ. Үнэхээр энэ бүх зүйл биелэгдэх хүртэл
Энэ үе өнгөрөн одохгүй гэдгийг би танарт хэлье. Тэнгэр ба газар өнгөрөө одно. Харин миний үгс өнгөрөө одохгүй. Харин тэр өдөр ба тэр цагийн талаар эцгээс өөр хинч бүр тэнгэрт бүү тэнгэрэлч нар ч бас хөөч мэддэггүй. Та нар анхаар сонор сэргийг бай бас буйлтгий. Учир нь тэр цаг хизээ болохыг та нар мэдэхгүй. Учир нь хүмүүний хүү бол зарсан нартаа ирэх мэдлийг бас хүмүүрт ажлыг нөгөөд хаалгачд сонор сэрэг байхыг тушаан гэрээ орхиж холын аянд гарчих бүү хүнтэй адил юм аа. Тиймээс санаа сонор сэрэг бай. Учир нь гэрээ эзэн өдөш эсвэл шүн дунд эсвэл дахиад онгодлолтоор эсвэл өглөөгөр хизээ ирэхийг та нар мэдгүй. Тэрбээр гинт ирэн та нарыг унтаж байгаагаар болохгүй. Тэгээ та нарт хэлж байгаа зүйлээ би бүгдэд хэлж байна. Сонор сэргийг бай.